Android гар утсанд Монгол улсаас татаж болохгүй байгаа програмуудыг хэрхэн татаж судлах байг заах болно. Эхлээд болохоор Play Store руу ороод үзье. За энгийн тохиолдолд бол Монголд татах боломжтой аппликейшнүүд нь болохоор нэг иймэрхүү байдалтайгаар харагддаг байгаа. За эдгээр аппликейшнүүд нь болохоор нэг ялгаагүй байх гэж бодож байна. Дараад нь ч гэсэн байж байгаа аппликейшнүүд нь гэсэн та бүгдийг нь харж ирсэн аппликейшн авах гэж бодож байна. За харин үнийг нь өөр улсынхаар татаж авах гэх юм бол эхлээд энэ Hotspot Shield гэсэн аппликейшнийг гар утсан дээр суулгана. За тэгээд суулгасныхан дараах байдлыг нь одоо харуулж байна. Суулгасныхан дараа голд нь байгаа энэ connect гэдгийг нь дарах хэрэгтэй. За тэгэнгүүт чек хийгдээд за шууд ингээд тоологдоод явчихна. За ингэнгүүт ерөнхийдөө бол энэ програм нь Hotspot Shield нь болохоор ажиллаж гин гэж авч үзэн. За тэгээд ажилуулчингууд зүүнтэй талд нь ийм төлхөөний зураг гарч ирнэ. За ингэснийхэн дараа setting руугаа ороод аппликейшн хэсэгт байгаа бүх аппликейшн дотроос Play Store-ийн хэсэг рүү орно. Play Store доторх байгаа storage дээр нь дараад үүнийх нь дотор байгаа data нарыг нь устгах хэрэгтэй. Энэ clear data гэдэг дээр нь дараад ямар ч юм data-г болгоод 0 болох хэрэгтэй. За тэгснийхэн дараа буцаж гараад дахиж Play Store руу орно. Play Store руу оронгууд манайхаас татаж болохгүй байсан аппликейшнүүдийн жигсаалт нь шууд гараад ирж байгаа. За жишээлх юм бол энэ дээр бол хамгийн ихнийх нь бол WhatsApp Messenger шууд нэгт ороод ирсэн. Uber Eats энэ бол манай Монголд бол байдаггүй татаж авах боломжгүй аппликейшнүүд бол шууд жигсаалтанд нь гараад ирж байгаа. За иймэрхүү байдлаар та Монголоос татаж авах боломжгүй аппликейшн гар утсандаа татаж авах боломжтой болж байгаамаа. Android-ийн ямар ч вершн дээр нь бол ажиллаж болно. Хамгийн гол шаардлагатай зүйл нь болохоор Hotspot Shield-ийн ажиллуулсныхан дараа Clear Data гэдгийг хийхгүй бол гадаадын аппликейшнүүд нь бол гарч ирэхгүйг анхаараарай. Анхаар тавьсанд баярлалаа. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк болон шеэр хийж өгнө үү? Танд асуух зүйл гарвал IT цэцэг эмээний мэйл болон Facebook YouTube-ээр бидэнтэй холбогдно.